Их эжинжин Сүхбаатарын толбай хөл хөгжөөнөөр дүүрэн байлаа. Жил бүр уламжлал болгон зохиодог саран ээж нэгмлэгийн өргөмжлөл хүндэтгэлийг хүртсэн ач буянтай ээжүүд маань хань өрөвгтийнхээ хамтаар их жанжинынхаа хөшөөнд амьд цэцгийн баглаа өргөн барьлаа. 7 жил дараалан зохион байгуулж байгаа ёслол хүндэтгэлийн ажиллагаа энэ жил 100-ны манлай нийгэм төрийн зүтгэлтэв 1, буянтай ээж 3, инэрэлт ижи 2, саран ээжийн эрхэм хүү 5, ёсын эрдэнэ хэмэгтэй 9, ерөнхийлөгчийн нэрмжих шагналтан 2-ыг тус тодруулан өргөмжил хүндэтгэлээ гардууллаа. Сайхан ээжүүдийн маань шанханд насны хэрүү цайж сар нар атаахж явсан тонмол царай онгоцныг үзэхгүй өөрийгөө нилээж өнгөтэй өөдтэйгөн үрсдэн өгчгсөн эднийгээ хайрлахгүй юм бол өөр хэнийгээ дээдлэхүлээ гэж бодогдох. Энгэртэй тэрсэн амьд цэцгийн шүүдэр их хүний баярын нулимстай ихэрлэн хайр цэцэг хоёрт байлуурсан энэ өдөр ижигийн түшсэн үрсэн илүүтэй хайрлаж илүүтэй баярлуулж байхыг олж харлаа. Ижитэй хүн жаргадаг энэ орчлон дээр ижитэйгээ өдлөх бас сайхан. За Монголын үзэсгэлэн сарангаа ээжүүд, эмэгтэйчүүд, тэдний халамжинд тань үр хүүхдүүд, манай Монгол улсад амьдарч байгаа ээжүүд, эмэгтэйчүүд, тэдний гэр бүл үр хүүхдэд энэ сайхан өдрийн баярын халуун мэндчилгээг дэвшүүлж, эрүүл энх аз жаргал хамгийн сайн сайхныг хүсье өрөөё. За манай энэ жилийн баярын онцлог бол энэ ардын хувьсгалын 80 жилийн ой ахмадын байгуулагдсны 70 жилийн ой болж байгаагаараа их өвөрмөц юм аа. Мөн үүнээс гадна бид 1998 оноос эхэлж гадаадын иргэдийг Монголын хүүхдүүдийг дэмжсэний, хөгжүүлсэний, өсгөсний төлөө бас өргөмжилдэг болсон. 1998 онд анх удаа Цэдэнбала Филатова Анастасия Ивановнагаа Монголын буянтай ээжээр өргөмжлийн хүү зоригт нь гардуулаад Филатовгоод хүргүүлсэн юм аа. За энэ жилийн онцлог гэвэл бид 50 хүүхдийг асран хүмүүжүүлэлт сургаж байгаа. 20 хүүхдийн цэцэрлэг байгуулсан Австрали улсын иргэн 4 өнчин хүүхдийг өргөж авч өсгөн хүмүүжүүлж байгаа Англи улсын 2 эмэгтэй ээжийг тодруулж байгаагаараа онцлог юм аа. Энэ ээжүүд бол манайд их энэрэнгүй үйлс бүтээж байгаа учраас бид элбэрэлт ээж гэж тодруулсан байгаа. За энэ болгон бол энэ их үрсийн баяраар маань бидний одоо гол баяр болж байна. Тэгээд бид өөр хүүхдүүдээ сайхан баярлаж байгаа гэдэгт итгэж байна. Хань ижилэн сайхан баярлуулж байгаа гэдэгт итгэж байна. Тэгээд ер нь та бүхэн маань аз жаргалтай эрүүл энх байх болтугай гэж ерөөйдөө. Баясгалан ёслол хүндэтгэлийн ажиллагаанд тавтай оролцохыг урьж байна. Энэ ёслолын ажиллагааг нээснийг мэдэгдэе. Өргөмжилөл дугаар 1 100-ны мандаа нийгэм төрийн зүтгэлтэн эхэмэгтэй Сүхбаатарын Янжима танаа харахад хангар уудам уужим талтай хайрлахад хатан тунмал усам өрөнтэй хөх тэнгэрийн ивэл хайраар ундаалсан хүж дэлхийн эрдэнийн баялаг арга хурайсан өгөөмөр сайхан Монгол эх орны хон төлөө өдрийнхан төр төхнүүж төмөн олноон жаргуулж явсан үйлсийг үргэлжлүүлэн нам төр олон нийтийн байгууллагад эмэгтэйчүүдийн тасхийн дараагаас Монгол ардын хувьсгал намын төв орооны тэргүүлэгч гишүүн, улс төрийн товчооны гишүүн, улсын баг хурлын гишүүн зэрэг хариуцлагатай албаг хашихтаа дайны хүнд жилүүдийн фронтод хүргэх Бэлгийн комиссийн гишүүнийхээ үргийг нэр төртөө биелүүлэн Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг олон жил итэг зүтгэл үр бүтээлтэй удирдах байсан ардын хувьсгалын дайчин партизан ардчилсан төрийн олон нийт нийгмийн нэр зүтгэлтэн эмэгтэй таны мөнхийн хосгүй гавьяат үйлсийг мөнхчүүлэн дэдэлж 100-ны мандаа нийгэм төрийн зүтгэлтэн эмэгтэйгээр
өргөмжлөв. Монголын саран ээж нийгэмлэгийн ерөнхийлөгч хүний гавьяа дэмж Осор бадрын лам сүрэн, дожин сүрэн, гүйсэх захирал Данзангийн лам сүрэн 2001 оны 6 сарын 1 Улаанбаатар хот гэсэн ийм өргөмжлөлийг одоо гардуулах гэж байна. Өргөмжил хүртсэн өөрөө одоо өрийн нөр хүүхдийн хүүхд тэмээд өндөр ямар сэтгэлтэй ямар бодолтой сон манай үзэгчтэй баяр хаваалцгаа. Би маш их баяртай байгаа. Яагаад гэвэл энэ саран ээж нийгэмлэг бол өөрөө бол ард түмний байгууллага юм л да. Сайн дурын байгууллага, иргэдийн өөрсдийн одоо эвлэлдэн нэгдэж байгуулсан ийм байгууллага байгаа юм. Тэгээд аливаа ийм иргэний нийгмийн байгууллага бол нийт одоо Монголын олон түмний олон нийтийн санаа бодлыг илэрхийлэх тийм жамтай юм. Тэгэд иймэрхүү байгууллагаас бол өргөмжлөл авна гэдэг бол ер нь ард түмнээс бол хүлээн зөвшөөрөгдөж байгаа өргөмжлөл авч байгаа гэж би ойлгож байгаа. Тэгээд энийг бол аливаа хууль тогтоолоор бол цуцлан хүчингү болгоно гэж байхгүй. Энэ бол мөнхийн ийм өргөмжлөл болохоор бол би бол маш их баяртай байгаа. Тэгээд би энэ Монголын олон түмэн ард түмэнд тэдний одоо үзэл бодлыг санаа бодлыг илэрхийлж байгаа саран ээж нийгэмлэгд бол гүн талархаж байгаагаа бол илгэсэй. Тэгээд бас ийм давшаанд олдсныг одоо ашиглаад энэ өнөөдөр бас шагнал авж байгаа энэ олон сайхан ээж. Тэгээд нэг ялангуяа энэ Австралийн нэг эмэгтэй манай одоо гэр оронгүй хүүхдүүдийг нэлээд хэдэн жил одоо хайрлаад халамжлаад явж байгаа Жижид бол бас баяр хүргэсэн. Баярлалаа. Монголын буянтай ээж Үзий хотгийн Хумбаг танаа. Монгол улсад ахмадын байгууллага үүсч өгсөний дал Монгол ардын хувьсгалын 80 жилийн түүхт ойнууд болон шинэ зуун шинэ мянганы цаг тооллын түүхийн унган бичээсийн азтай бэлэгт учирлуудад таацуулан 4 хүү 5 охин 9 хүүхдийн их болсон дархан бэрийн хишигт 88 настай буурал таныг дээдлэн хүндэтгэж Монголын буянтай ээжээр өргөмжилөв. Ойвостой жаргалдан. Надад 5 хүүхэд гарсан одоо 60 хүн байна. Тэгэл өсвөр нь тийм болж байгаа. Хүүхдийн гэж зугаараад нийлээд надад гарсан 5-аас л ингээд 60 болчихгүй. Би ихэд 10 хүүхэдтэй тэгэл бол харчинд одоо тааж байгаа юм. Дарихчуу. Дэнсма. Гомоцид. Нэг хэмбэ. Чодомастр. Жаргал сайхан. Атган жаргал сайхан. Ээж бадрын доссон танаа. Алтан дэлхийд 10 хүүхэд төрүүлэн өсгөж хүмүүжүүлэн 85 насыг зооглон яваа 5 дээд мэрэгжилтэн 5 туслай дунд мэрэгжилтний ачлалт ээж 40 гаруй ажизэ 30 зээн цэрийн буурай болсон таны түмэн баясгалан бомон гайхамшигыг маш дээдлэн үйлийн уран шаглаач зоог хүндэтгэлийн ариун шүтэн болсныг тань хүндэтгэн дээдэж Монголын буянтай ээжээр өргөмжилөв. Сэнгэгийн ламжуутана эх орны дөрвөн зүг 8 зохисын гайхамшиг алс дорны өлгийн нутаг Дорнот аймгийн 3 загал сумын ихрийн нэгний одонд тохиогч үйлчин охин бүгд найрамдах Монгол ард улсын ударныг гавшгаж домог талхын голын бид ядвын халаагүй цэрэг ардын армийн цэргийн оёдлын өдөрт 40 гаруй жил хөдөлмөрлсөн ахмад зүтгэлтэн 44 наснда онц дүнтэйгээр ерөнхий боловсролын дунд сургуулийг төгсөж ерөнхий боловсролын дунд боловсролыг эзэмшсэн Монгол улсын засгийн газрын хүндэт өргөмжлийн эзэн Монгол улсын зөвлөх инженер техникийн ухааны магистр автод замын тэргүүний ажилтан мянганы замын төрийн түшээ хүү гомб
тэргүүний ажилчин залуу алтан медальт, худалдааны тэргүүний ажилтан алдар дэх охин Саран Туяа нарынхан оройгүй шүтэн 4 ач 5 зэ 330 4 зэнтрийн буурай аж таныг хүндэтгэх Монголын буянтай ажир өргөмжилөв. Монгол улсын ардын эмч, анагаах ухааны доктор, профессор, академич Эрээдэлийн Лувсан Давг танаа. Эрдэнийн дэд хүний эрүүл энх, аз жаргаланд ажил амьдралын сайн сайхны төлөө элгэн халуун сэтгэл, эрхэм нандин эрдэм оюун ухаанаар зориулан өргөсөн тангарагтаа үнэнчийн сайхныг үзүүлэн улсад 45 жил тасралтгүй хөдөлмөрлөхдөө 80 гаруй мянган хүүхдийг тойлон эдгэж 7,000 гаруй эмч шавийн болон 10 гаруй эрдэмтнийг төрүүлэн 2,000 гаруй эрдэм шинжилгээний бүтээл туурван Орос, Болгар, Украин, Герман, Польш, Хятад, Швейцар зэрэг оронд алдаршиж Болгар улсын хүүхдийн эмч нарын үндэсний нийгэмдгийн хүндэт гишүүн, Оросын холбооны улсын уураг нэрэ хүүхдийн эмгэг судлалын сэтгүүлийн редакцийн гадаад гишүүн, Эхэн нэлгсэн эрүүл мэнд эрдэм шинжилгээний хүндэт зөвлөх Монголын хүүхдийн эмч нарын нийгэмдгийн тэргүүний энд хүрч шилдэг үрс доктор профессор Энх Тайван, инженер эдийн засагч Доржидав, хүүхдийн их эмч Мөнх Туяа нарынхан хангаашиг түшигтэй аав болсон хүний эмчээс хүний гавьяат эмч, ардын эмчийн хүндэт цолд оройлсон таны мөнхийн хосгүй гавьяаг үнэлж Монголын саран ээжийн эрхэм хүүгээр өргөмжилөв. Мөн Монголын саран ээжийн эрхэм хүүгээр Монгол улсын төрийн хошоо шагнал хөдөлмөрийн зохиолч Нацгийн Жансан оров. Пан Азийн хошоо болон дэлхийн мэргэжлийн боксын аварга гавьяат тамирчин Лавга, Монгол улсын дахин аварга хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин Бадмаа Нямуугийн Бат Эрдэнэ, Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг төмөр замын газрын дарга гавьяат тээвэрчин Арднаа озрын Раш нар энэ хүндэтгэлээ цолыг хүртсэн юм а. Жихэн үг сургаал Ахмад насныхан одоо сургаал хайрыг үргэлж бодож тэр одоо заасан замаар нь одоо нэг тийм хазгаа гიშгэхгүй явахыг хичээх л хамгийн чухал даа гэж бодож байна. Монголын элбэрлэж Монхооны бүх чулуун танаа. Үр ханыхан хайрын шүтэн, үйл заяаныхаа халамжийн бурхан 7 хүү 13 охин 20 хүүхэд 30 ажизээ 330 алдарт их уурай болохдоо 10 дээд мэрэгжилтэн 6 тусгай дунд мэрэгжилтэн 7 нарийн мэрэгжилтнийг төрүүлсэн агуу их ачигчин дээдлэн хилийн цэргийн амаргүй арын албанд олон жил итгэх зүтгэл үргэлжлэлтэй ажиллаж байсныг чинь хүндэтгэн Монголын элбэрт ээжээр өргөмжилөв. Хүүхдүүдтэй хандах ганцхан юу л хэлмээр байна. Амьдралынхаа утга учирыг сайхан зүйж болооч яваасаа л гэж бодож байна. Мөн Монголын элбэрлэгт ээж жигдэнгийн орлогоор танаа. Алдарт Увсан аймгийн Тэсийн голын унган охин 6 хүү 11 охин 17 хүүхэд төрүүлэн 54 ачизээ 7 өргөн бэр нийт 103 хүний
алдарт элбэрт буураа ээж болсон хосгоо гайхамшигт ачлалыг тань дээдлэн үнэлж 4 жолооч, 3 эдийн засагч, 2 багамч, совилагч, цахилгаанчин, 2 мужаан, өрмийн инженер зэрэг 14 мэрэгжилтэн үсээрээ бахархан ява таныг бишрэн дээдэж Монголын элбэрт ээжээр өргөмжилв. Ээж надах дүүргийн иргэн самандын насаг танаа дэлхийн ертөнцийн түмэн гайхамшиг туу орчлонгийн эрдэнийн дэд их хүний нийгүүлсэнгүй ариун сайхан сэтгэл уула тал шиг өгөөмөр ачлал тухааныхан хосгүй чанараараа 7 хүн 8 охин төрүүлэн тэгс сайхан аз жаргалтай өсгөн хүмүүжүүлж 15 хүүхдийн алдарт ээж болсон нарт ертөнцид байхгүй нандин сайхан албын эзэн багшийн эрдмээрээ манай баясгалант ирээдүйд цэнгэлийн мандаа Монголын өрсийг сурган хүмүүжүүлж нийслэл дүүргийн хөдөлмөрийн аваргаар удаа дараа шалгаран ардын гэгэрлийн тэргүүний ажилтны энд хүрэн Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүний ажилтан болсон нийслэлийн мандайж таны үлэмжийн хосгоо гавьяа хүндэтгэн дээдэж Монголын элбэрт ээжээр өргөмжилв. Ажил амьдралыг зохицуулж аятай сайхан амьдрна гэдэг асуудал бол ер нь гэрийн эзэгтэй хүний ухаан санаа, юм бодол тэрний одоо чин зүтгэл, хичээл зүтгэл энээс бол шалтгаалдаг гэж их хүний хувьд би боддог. Би ажилдаач нэр төртөө хий, ажиллаач одоо нэр төртөө сайн хий, өөрийнхөө хариуцсан хэдийн шавнараач одоо сайн сургууль хүмүүжүүлье. Нийгэмд одоо нам засгаас бол энэдэд мэрэгжлийн эзэмшээд гарсан хойно багш гэдэг нэрээ алдартай сайн хий гэдэг хүсэл эрмэлзлийг одоо ер нь тэр багш болъё гэж багшийн сургуульд орсноос хойш энэнийг одоо өмнөө зорилго болгож тавьдаг байсан. Айл гэрийн өнгөлөг өөдтэй сайхан төлөв төвшин сайхан байна гэдэг асуудал бол гэрийн одоо эр хүний өмг төшиг, эр хүний санаа бодол энэ зан чанараас бол их шалтгаална гэж одоо боддгоо би. Ер нь ч одоо ийм ч байдлаар амьдрал дээр харагдаж байгаа. Монголын энэрэлт ээж Монгол дахь Бадамл Янка хүүхдийн төвийн захирал Иди Ананда Каликатана хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг төлөвшүүлэх үйлсэд хүнлэг энерги сэтгэл, оюун ухаан, итэг санаачлага харамгүй зориулан харилцан адилгүй нөхцөлд төрөн сурч хүмүүжиж иргэн шиж байгаа Монголын өрсийн сайн сайхны төлөө ертөнцийг баясуулах гэгэн хүсэл эрмэлзлээр ихийг бүтээх увдистаа хөтлөгдөн нийслэл Улаанбаатар хотын хан уулдүүргийн Яарамг хороолол хүүхдийн асрамжийн газрыг дээн 7 жил ажиллуулахдаа 0-оос 8 насны 20 хүүхэд, 4 асрагч, 4-оос 8 насны 15 хүүхдийн цэцэрлэгтээ өнөр өтгөн төлөвлөсөн нэгдмэл гэр бүл бодлоо өссөн халуун шил төслийг хэрэгжүүлэгч гоён хишигт энерги үйлчлэн зохистой хөгжлийн гендер төвийн зүтгэлтэн ачлалт ээж таны итэг зүтгэл санаачлагыг өндөрөөр үнэлэн Монголын энерги ээжээр өргөмжилв. Монгол хүүхдэд маш хөөрхөн. Тэр хэдэг өсөн хүмүүжүүлэхэд маш амархан байдаг. Хүүхдүүдэд харсаар байтал тэр чигээр нь үлдэх юм бол нас барах магадлалтай байсан. Нэг хүүхэд маань анх ирэхэд 3 сар хагастай боловч хил нь 1 кг 500 г байсан. Ихэн аригчин хүүхдүүдэд харах хүмүүжүүлэх маш
сурах нь чадалгүй байсан хүүхдүүд одоо маш сайхан бие чирэгжиж байна. Монгол Ардын хувьсгал цэрэг армийг үндэслэгч Эгчэнжин Сүхбаатарын үлгийн нутгийн охин төрийн шагналт ардын жүжигчийн Дамдын сүрэн Чулуу нарын унган шав Монгол Ардын хувьсгалт цэргийн дуучин ансамблийн Идэвхийгийн бүх цэргийн дуучин чуулга Ахмадын Алтан үе чуулгын дуучнаар тасралтгүй 54 жил ажиллахдаа зон улсныхаа дунд амрын дуу буюу Цэнхэр дурдан алчуурын дууг 44 дэх жилдээ унгуулан дуулж ард түмнийхээ дунд дуучин төмөр хэмээх алдрыг хүртэн жаргалтай дэлгэрийн 69 насаа баясуулан яваа. Таны ертөнцид тосгүй гэлгүй ачигтын дээдлийн хүндэтгэж Монголын саран ээжийн 9 эрдэнэхээр өргөмжиллээ. Хүүхдийн сайхан хүмүүжүүлэх хэрэгтэй. Тий. Боловсралтай, соёлтой их хөрөндан одоо зүтгэдэг сайн үр хүүхдийг одоо хүмүүжүүлэх ёстой гэж би боддог. Тийм учраас манай эхчүүд энэ алдарт эхчүүд бол тийм л эхчүүд орж байгаа бах. Тийм учраас би сэтгэл маш өнөр байна. Алдарт их дэлгэрийн Янжин хорлоо танаа. Отгон Тэнгэр Очирвааны өлгийн нутаг Завхан аймгийн Цогт жаргалын тусмын Монгол элсний Эрен нуурын 10 үеийн нарийн элсний охин 9 хүү 2 охин 11 хүүхэд төрүүлэн өсгөн бойжуулж сайн хүмүүний зэрэг хүргэсэн жаргалын орчлонгийн 65 насыг зоолон яваа. Галын бурхан өвдөстэй улсдаа тасралтгүй 42 жил хөдөлмөрлөн авианы хамралтыг эдлэмгүй лидер инженер, багш, эдийн засагч, сүүний технологич, машин механизмын механик, жолооч, барилгачин, гагнуурчин, зураач, баримтч, өрсийнхэн хүндэтгэлийн дээд хайрын шүтэн Бакууда Эренбүүчийн Битүүпгийдийн хүчит 2 аслангийн дүрийг бүтээгч Тунмал шижир компанийн тулгын чулууны ариун шашдалд хүрсэн таны энгүй их үлсийг тань үнэн Монголын саран ээжийн 9 эрдний хэмэгтэйгээр өргөмжилв. Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын ахмад зүтгэлтэн Цэнт жаргалын Балжин танаа. Түүх шастрын домогт Орнот аймгийн халах гол сумын охин улсдаа тасралтгүй 44 жил хөдөлмөрлөхдөө төр засгийн байгууллагын аймгийн ардын диктатурын хурлын гүйцэтгэх гаргааны ерөнхий хэлтсийн анхны эмэгтэй хэлтсийн эрхлэгч Монголын эмэгтэйчүүдийн хорооны дарга нам төр олон нийтийн байгууллагын нэрзэг зүтгэлтэн 100-ны мандаа нийгэм төрийн эрхэм ээж их эмэгтэй төрийн шагналт зохиолч Сонмын удуулагын хүндлэлт хүн олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын хүндэт шагналтан Монголын оюутны холбооны хүндэлгчүүн Монгол анх удаа Монгол арга дээд сургуулийн тулгын чулууг тавилсан залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч охин төрүүлсэн ачийг тань дээдлэн үнэлж Монголын саран ээжийн 9 эрдэнэ хэмэгтэйгээр тодруулан өргөмжилв. Өндөр настан базарын Рамэт танаа. Ардын хувьсгалын өлгийн нутаг Хяактын цагаан чулуутын унган охин Сэлэнг аймгийн Ерөө сумын хүдрийн суугуул иргэн дээд мэрэгжлийн эм зүүж телевиз киноны найруулагч нисэгч үрсийнхээ хайрын шүтэн элбэрэлт ээж болсон таны хүнлэг ариун сүүн цагаан сэтгэл үрсийнхээ төлөг ачилыг дээдлэн хүндэтгэж Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн хүүгээр магнаагаан тэнэлгэн мантгойцсон хатны боргочин бэрээр бахархлын урмаа хайрлсан итэг зүтгэлийг тань дээдлэн үнэлж Монголын саран ээжийн 9 эрдний хэмэгтэйгээр тодруулан өргөмжилв. Хүүхдээ их баярлж байна да. Ажил төрөндөө өндөр амжилт гаргаж, ажил төрөндөө сайн хийж, эх орондоо ихийг бүтээгээ сайл гэж хэлмээр байна да. Анагаа ухааны доктор, хадагтай эмнэлгийн захирал, дан сүрэнгийн ичээ хорлоо танаа. Замбуулын хорвоогийн алгахын заяаг залж, жарахын шид хутгийг олон их үрсийнхээ сайн сайхны төлөө өргөсөн эмчийн амдгайдаа үнэнчийн бишрлийг илтгэн 100 мянган их эмэгтэйд тусыг үзүүлэн ачилыг хичээнгүйлэн өгөгч эрдэм ухааны хосгүй гайхамшигаараа хотлон бишрүүлэн хүслийн тэгшрүүлэн хамгийн нийгүүлсэгч багшийнхаа зүтгэлээр 4 эрдэмтнийг төрүүлэн шавь нараасаа улс орон даяар алдартай жүгдэр лагва бүртэн үйлс наран туяа хэмэдэх чулуу нарын 7 хүнийг Монгол улсын хүний гавьяат эмчийн энд хүргэсэн үлэмжийн хосгүй гавьяаг тань дээдлэн үнэлж Монголын саран ээжийн 9 эрдний хэмэгтэйгээр тодруулв. Элма компани захирал Дорж сүрэнгийн гэрэлмаа танаа. Арын сайхан хангай нутаг Архангай аймгийн их тамир сумын эрдэнэ тохин гүзээзгэн ундааны шилдэг бүтээгдэхүүнийг зохиогч тэргүүний татвар төлөгч ивент тэтгэгч байгууллагын эзэн Монголын худалдаа үйлдвэрийн тэргүүний ажилтан 2000 оны тэргүүний ажил хэрэгч эмэгтэй залуу үеийг халамжлан хүмүүжүүлэх цовтон төгс амгаланд хотлыг баясгагч хацаргаа хаттын мэдмийн нээсэн бум олны буян хишгийн шүтэн болсон таны хөдөлмөр зүтгэлийг дээдлэн үнэлж Монголын саран ээжийн 9 эрдний эмэгтэйгээр тодруулан өргөмжилв.
бол 25 хүүхэдтэй анх одоо энэ тэндээс хөдөө гадаа хот хөдөөнөөс одоо шалгаруулж авсан 25 ажилчин та анх 17-оос 24 насны 25 хүүхэд манай компанид анх ажилд орсон. Тэрэн дотроос одоо 5 хоорондоо сууж гэрүүл болсон. Гэрүү одоо хамгийн сүүлийн 2 залуу гэрүүлийн сууж байна. Гарсан хүүхэд нь 2 сар болж байгаа. За манай энэ охин бол дээд сургуульд ороод одоо дээд сургуулийн оюутан болсон. Бас төрсөн хүүхэд нь 2 сартай. Нийт манай компаниас одоо 0-оос 1 насны 8 хүүхэдтэй болоод байна. Миний хувьд бол за хүүхдүүд маань бүгдээр хоорондоо гэрэл 5 гэрлээ, дээд сургуульд орлоо. Энэ нь бол бас нийт одоо би чинь нураг өөрийн хүүхэд ачзээ тэгээд хамт олон энэ ажилчтайгаа нийлээд 40 хүүхэдтэй ээж одоо байж байна өнөөдөр. Үйлдвэр худалдаа үйлчилгээний хүнс комплекс компани захирал Дагвын Төмөр аяж танаа. Эрхмийн Нандин сүүсүүн бүтээгдэхүүний инженер, технологич инженерээс яамны мэрэгжилтэн сайдын эрбрэлтээс компани ерөнхий захирал хүртэл ажиллаж буй таны мөнхийн хосгоо гавьяа болох хэрэглэгчдийн найдвартай түнш нийслэлийн тэргүүний үйлдвэрлэгч суу алдрыг дээдлэн хөнгөн үйлдвэрийн болон хүнсүд аж ахуйн тэргүүний ажилтан оны шилдэг бизнесмен эмэгтэй төгс баясгалант цолыг авсан хөдөлмөр бүтээлийг тань дээдлэн Монголын саран ээжийн 9 эрдэнэ хэмэгтэйгээр тодруулан өргөмжилөв. Тус компани 1992 оноос хойш үйлдвэрлэлийн 3 үндсэн цэгтэйгээр үйл ажиллагаагаа доктортой явуулж байна. Хаамын үйлдвэрлэл, заримгийн үйлдвэрлэл, үлэн гис боловсруулах гэсэн. Жин туул компани захирал Урт насангийн Эрдэнэ Чимэг танаа. Дотоод шатлалтын хөтөлбөрийн инженер, зохион бүтээгч инженер, компани захирал болтлоо тэгшэрсэн Улаанбаатар хотын шилдэг бүтээгдэхүүний эзэн, Монголын хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага, Улаанбаатар хотын тэргүүний үйлдвэрийн захирал, Сүхбаатар дүүргийн хөтөлбөрийн аварга, хүнсүд аж ахуйн тэргүүний ажилтан, тэргүүний ажилчин залуу автомедалт таны хөдөлмөр зүтгэлийг дээдлэн үнэлж Монголын саран ээжийн 9 эрдэнэ хэмэгтэйгээр тодруулан өргөмжилөв. Залуу Монгол корпорацийн менежментийн албаны дарга Дашторын Батгал танаа. Эх орны өмнө зүгийн мандай болсон элсэн манхан далай домогт дархан цаацд газар ёлын амын үзүүр 3 сайхны дадан задгад энэ охин цахилгаан эрчим хүчний улсын тэргүүний ажилтан аймаг системийн удаа дараагийн аймаг улсын аварга улсын тэргүүний соёл зүрх айлын эзэн Даштороо аавынхан 5 онцыг эзэмшигч 5 хүүхдийн тэгш журмын үнэнчийг үзүүлэгч Монголын пенер байгууллагын төв зүйлийн алтан мөнгө хүрэл Монголын хувьсгал залуучуудын эвдийн төв орны тэргүүний сурагч алтан медалуудын алтан хараацай улсын тэргүүний пенерийн бүлэг хувьсгал залуучуудын эвдийн үр хорооны нарийн бичгийн дарга үр ханиихаан тэнгэрлэг наран гэрэлт аг тарихын бүрэлдэхүүн ажил амьдрал аз жаргалын хайрын шүтэн болсон таны шин зоригт үлэмжийн хосгүй гайхамшиг чанарыг оосор хүчгүй орчлонгийн олны бишрэл хэмээн дээдлэн хүндэтгэж Монголын саран ээжийн 9 эрдэнэ хэмэгтэйгээр тодруулан өргөмжилөв. Саран ээжийн нэгэн ерөнхийлөгчийн нэрж шагнал байж бас манайд байдаг. Энэ шагналаар нэгэн хүн шагнагдсан байна. Энэ шагналыг Монгол энэ саран ээжийн нэгэн ерөнхийлөгч Должин Сүрэн гардуулах юм аа. Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын хүндэт зүтгэлтэн Цэрэн Пэлийн Сэлгмаа танаа. Нам эвлэл залуучууд эмэгтэйчүүдийн байгууллагын